Ерөөсөө хүнд сэтгэл зүйн тураал гэдэг хамгийн түрүүнд байдаг юм байна. Шоронгийнхан хизээл өөдөлөө хорих байгууллагын гэдэг 3 жилийн дотор тэр тураал насварлалт бол бүрэн зогсож чадсан тий. Би 1979 онд Дорногов аймгийн Анах ухааны дунд сургуулийг төгсөж ирээд Төв аймгийн Баян сумын хүн эмнэлэгт одоо бүр баригатын багамчаар эхэлж ажиллаж байсан хүн байгаа юм. 1992 онд хамгийн анх Майнтын 20 анги 415 дугаар ангид орж ажиллаж гэсэн саналыг одоо дэд хурандаа дарга Ганболдоос анх аваад тэгээд яг ер нь ороод ажиллаад үзье да гэд тэгээд анх 92 оноос эхлээд Майнтын 20 ангид орж ажилласан. (1992 он гэдэг чинь ер нь бид нар 90 он зах зээлийн систем чилдээд нэг системээс нөгөө систем рүү одоо шилжиж ингэж юу яах үед тураал гэдэг бол нийгэм даяараа ерөнхийдөө л ер нь айрам юу 20 ангигүй ер нь илүүтэй тийм тураалд өртөж байсан шүү дээ. Энэ учир шалтгааныг олох нь хамгийн зүйтэй юм байна гэж ихний удаа үзэж үдсэн хүн болгоно л ерөөсөө бүхэл одоо тэр хүн хамаарагдах хэсгүүдийг бол чухал хэсгүүдийг заавал асууж судалдаг байсан. Тэр нь яадаг вэ гэхээр одоо үндсэн захиргаа нь айлын аймгүй хэдэн настай ямар зүйл ангиар хэдэн жилийн хорих ялын одоо шийтгэл авсан хаанхын мөрдөнд хэдэн сар болоод ирэв мөрдөнд байх хугацаанд ямар нэгэн дарамт шахалт байсан уу архаг суурь ямар өвчин байсан гэх мэтчлэнгээр эднэрийг асуугаад дараа нь манай ангид эрэхтэй энэ хүн төдөн килограмм жинтэй төдөн сантиметр өндөртэй тийм архаг өвчтэй ийм одоо архаг өгүүлэмжтэй ийм хүн ирлээ гэдгийг бол ерөөсө хүн нэг үр дээр тэр судалгааг бол хийж ирсэн. Ялтнуудад дунд битгээл нийгмийн дунд баян ядуу гэсэн давхар гарцсан байсан шүү дээ. Тэр үеийн зах зээлийн системд дөнгөж ороод хүмүүс ч ерөөсөө нийгэм даяараа ерөнхийдөө л нэг жоохон тийм одоо тэнцвэр алдагдах маяг. Энэ нь бол одоо хоригдлоод нөгөө ялгуурлан гадуурхах хүнийг энэ тураалтай, энэ сүрээтэй, энэ нь одоо ийм одоо бие авч чадваргүй одоо ерөөсөө гадна харах байдлаас ахуулаад нөгөө тураалтай оригдлууч нь бэцсэн, бэгцсэн, ядарсан, зүдэрсэн тэгэл одоо ерөөсөө нэгдээ итгэл юм хараад байгаа юм шиг тийм учраас ерөөсөө оригдлууд нүдэрээ нэгийг байж ялгуурлан гадуурхах, дээрлэх тиймэрхүү байдалтай нөгөөдөл нь тэрнээсээ болоод за би ерөөсөө ингээл одоо хүний баг одоо хамгийн адгын юм байна. Би одоо хамгийн муу юм байна гэх чигээр ингэж ийм дарамтанд ийм байдалд ороод тэрнээсээ болоод улам ер нь сэтгэн юутай дарамттай ер нь тийм нэг хизээч өндөж өөдлөхгүй юм шиг тийм байдалтай байдаг байсан. Өдийн цай нэг цагийн цай хүртэл ер нь чихнээс нэг чагнаар салахгүйгээр хоригдл үзнэ. За өдөрт бол нэг 120-аас 130 хүн бүр тогтмол үзнэ. 1000 гаруй хоригдлоос ерөөс амждаггүй байсан. Нэг ийм түүх байдаг юм л да. Улаанбаатар хотын харьяат Эрдэнэбаяр гэдэг хоригдл байсан. Тэр одоо 6 жилийн ялтай байсан санагдаад байна. Тэр хоригдл маань ерөөсөө маш их тураалтай. За тэгэл ерөөсөө турсан хүн гэдэг бол одоо ерөөсөө юу ч олж идэж юу ч идэхээс буцааргүй болсон тийм хүн байсан. Одоо ингээд үзлэг хийлгэх гээд орж ирэхэд нь ганц чихэрч өгдөг юм уу, нэг ганц дөрвөлжнүүд шоколад ч юм уу хуваагаад өгд юм уу. Миний дөө ямар шоколадын дуртай чихрэн дуртай чи гэж асууж байгаад аваа айтайхан болоод байж нэг өдөр нөгөө өдөр чинь имлэгийн юу харуулын одоо юунаас
байрнаас саван хулгай хийсэн, гар нүрийн алчуур хулгай гэж зарсан гэдэг баригдаад ингээд байж гэн гэд. Тэгээд харуулын арга хэмжээ аавна гэд байж хат нь би очиод тэгээд тэр Эрдэнэ баярыг аваад энэ одоо ингээд одоогоор бол цахилгаан шийтгэл идэх боломжгүй гэж хэлээд аваад би тэгээд тэрийг нөгөө эмнэлэг дээр авчираад тэгээ ярилцаж үзээд чи айгүй мундаг хүүхэд, чи одоо айгүй гоё болж байна, айгүй сайхан болж байна. Чи одоо ингээд идэгнэ, одоо чи хөдөлмөр хийн, бусдтай адилхан явна штэ. Ингээд одоо битгий хулгай хийж гараа. Чи одоо тэгэх юм бол одоо эмчин чамаг өшөө би чамаг одоо ингээд сайхан би чамд чиний одоо дуртай юм чинь би чадах ятгаараа би ингээд чамд хаяа чихэр мэхэр ингээд авч өгöd байгаа үсттэй энэ төр гэж өөртөө нь одоо бүр ингээд нөгөө эмч өвчтөн хоёр шиг ичдүү хоёр шиг ингэж би тэгж тэрэнд ярьж тэгж хэлж юу яадаг гэсэн. Тэгээд одоо сүүлдээ миний өгсөн үүрэг даалгаврыг айгүй сайн биелүүлдэг. Өөрөө бас айгүй идэвхтэй болж эхлээд тэгээд явсаран байгаа сүүлдээ нөгөөд чинь айгүй сайхан нөгөө жингээ алдагдлаа нөхөд айгүй сайхан болж ирсэн. Тэгэнгүүт нь би тэр бригадын одоо 60-ын дарга Ахмад Ганбат гэж байсан да. Тэр Ахмад Ганбаттайгаа яриад манай энэ хүн одоо ингээд тураалаас гарч байна. Энэ хүн одоо ажил хөдөлмөр хийж болох боллоо. Ийм болохоор манай энэ хүнийг ингээд танах чи жартаа аваад ингээд энэ хүнд ажиллуулад өгөөч гэдгсэн. Тэгээд Ахмад Ганбат маань за яхаа тэгээ наад бол ажил хийж чадах юм уу гэсэн чадна гэж хэлээ тэгээ явуулсан. Тэгээд тэр оныхоо өвөлдөө тэр ялтан маань бүр нөгөө айгүй тийм урам орцсон, айгүй гоё би одоо идэгцэн байна, эрүүл болцсон байна, би босод ажил хийж байгаа ялтнуудтай адилхан боллоо гэдэг тийм сэтгүүтэй байгаад тэр жилдээ тэр ялтнуудынхаа дунд хөдөлмөрийн авраг болж ирсэн. Тийм сайхан түүхтэй. Бүр нөгөө тураалд байгаад хүнд байгаад энэ хүн одоо хижээс засрахгүй, энэ хүн бараг босож ирэхгүй хүнд байна гэжсэн хүн маань тийм сайхан болж ирсэн тохиолдол байдгийг. Тураал гэдгийг ерөөсөө эхлээд хоолоор дутаад байна гэж ойлгодог байсан. Гэтэл яг зүгээр мэдээж нэмэлт шимтгийжэл хоолунд бол хэрэгтэй байсан. Гэтэл явн явсаар хагаад миний өөрийн одоо тэр хийсэн ажлын одоо судалгаа тэрэн дээр мэрэгжлийн нарийн мэрэгжлийн эмч нарын маань туршлага тэдний маань зөвлөмж зөвлөгөө ингээд энэ бүгд нийлээд явн явсаар хагаад эцсийн дүгнэлт нь бол ерөөсөө хүнд бол одоо хүний сэтгэл зүйн хувьд аягүй их сайхан өөдөн татаа сэтгэл зүгээр энэ хүнийг би ийм өвчтэй гэдэг бодлоос нь ангижруулж өөрсөнд нь ирч хүч өгөх нь хэрэгтэй юм байна гэдэг нь илүү үр дүнтэй байсан. Би одоо Мантин 415 дугаар ингээ албаагчдын тухай хэлмээр байдгийн. 92 онд тэр хүнд хэцүү нөхцөлд хүн болгон яаж энэ хоригдлыг одоо ингээ тураалаас гаргах вэ? Яаж энэ ангидаа энэ нас оролтыг бууруулахад миний оруулах хувь нэмэр юу вэ? Би юу чадах вэ гэдэг талаас албаагч болгон өстой нэг бүгд нийлж зүтгэж ирсэн. Тэрэн дээр ингээд 60-ын дарга болгон албан хаагч болгон 2-3 одоо жингээ алдагталтай тураалтай ялтнуудаа хуваарлаад өгнө. Тэр ялтныхаа төлөө тэднэрт ч өөрөө хувьяасаа бүр хувц сунар янз бүрийн одоо футболк энэ тэр одоо айтах юм авчирч өмсүүлнэ. Нөгөөдөл урам өгөх гэж байна. Илүү дутуу юу л байна. Тэр хоригдлоо яаж тураалаас гаргах вэ? Яаж босгох вэ гэсэн нэгдмэл сэтгэлгээгээр ажиллаж исэн. Манай 415 дугаар ангийн албаагчд бол үнэхээр сайхан тэр ялтнуудыг тураалаас гаргая, ингээд өөрчлөе, ингээд өөдөн болгоё, босгоё гэдэг юмыг бол яадаг. 92-оос одоо 95 3 жилийн дотор тэр тураал нас уралт бол бүрэн зогсож чадсан тий. Энэ арга хэмжээнүүдийг авсны үндсэн дээр. Гэтэл гадуур ярихаар шоронгийнхан хизээл өөдөл хорих байгууллагын гэдэг амар тийм их муухай тийм их сонин юутай байсан шүү дээ. Ер нь бид нэрийг ямар ажил өөр хийдэг, ямар одоо дотор нэг тийм дандаа харгас зодоончин одоо тийм улсууд л ажилдаг хүн дээрлэгдэг гэж боддог. Гэтэл хамгийн нийгмээс тусгаарлагдаад өөрсөндөө итгэх итгэл байхгүй болсон. Энэ хэдэн жилийн яадаг би одоо ингээд нэг өдөр хоног өнгөрөөж байгаад авъя гэсэн тэр ялтнуудыг чинь юу нийгэмшүүлэх гэж тэр хүнийг амьдруулах гэж хорих байгууллага шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчид ямар их анхаарал тавьж байгааг тэр болгон энэ энгийн хүмүүс ойлгохгүй байсан шүү дээ. Гэтэл шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчид чин сэтгэлээс хүнд хандна.
тэр дотроо байгаа ядарсан улсуудыг босгочихъя, өндийлгчихье. Энэ хүнийг өөд нь сайхан татаад ингээд өхөлгүй, тураалгүй болгоход одоо бид нэр чин сэтгэлдээ совин нэмрээ оруулаад гэдгийг бол хүн болгоны толгой байсан тийм сайхан нэгдмэл зориг байсан учраас бас тэр тураалаас амархан гачин насварлтыг сонсоосон гэж би бас боддөө шүү дээ. Надад бол тэр их нас оролт гарч байгаа жил бол энэ ажлаасаа гарах тийм бодол бол ууй зөндөө гарч ирсэн. Би ер нь ингэж олон хүний амь ингэж хамгаалж чадахгүй. Би хүлээд байна уу? Яагаад ингэж энэ яагаад эднийг бисгэж чадахгүй ингэж бодох үедээ би дараа нь бодсон. Би эмч болоод тангараг өргөцсөн. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицерын тангараг өргөсөн. 2 тангараг өргөчөд надаас өөр энэ хин хийх юм. Би энэ ажлыг хийн гэж чадаад тангараг өргөсөн шүү дээ. Гэл би өөр тэгж урагшаа зүтгэж ирсэн. Тийм л юм байна. Тэгэхээр шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аль багч ажилтан гэдэг бол ерөөсөө л хүнлэг байх, хуйлаа дээдлэх, зарчимд шударга байх л хамгийн миний ерөөсөө л гол тавьдаг юм тэр байдгийг. Хүн ерөөсөө өөрөө айгүй зарчимч тэр дээрээ хуйлаа дээдлэн яг өөрийнхөө тодорхойлсон хэмжээний хариуцсан ажилдаа л эзэн байвал ерөөсөө бүх юм сайхан болно.